би ихэвчлэн эмэгтэйчүүдэд зориулаад гэхдээ мэдээж бас яг гэрэгтэй сонсогч нар маань байгаа байж магадгүй ямар тач 3 сонголттойгоор та эмэгтэй хүмүүсийн нүдэнд ямар харагддаг вэ? Таныг эмэгтэй хүмүүс юу гэж боддог вэ? Дээрэс нь эрэгтэй хүмүүс эсрэг хүсийн хүн маань таныг юу гэж боддог вэ? Ер нь таны талаар ямар сэтгэлдтэй байдаг вэ гэдэг талаар нэгэн сонирхолтой бичлэг хийх гээд бэлдсэн байна. Тэгээд ямар ч тач энэ 3 зурагнаас харж агаад хамгийн таалагдж байгаа, хамгийн татж байгаа ерөнхийдөө аль нь руу хамгийн удаан хугацаанд илүү ингээд хараад байна. Тэрүүгээрээ сонголтоо хийгээд уншлагаа сонсорой. Эхний зургийг сонгосон хүмүүсийн маань эхний элчний уншлага гараад ирсэн байна. Хүзрүүд маань гараад ирсэн байна. Зүүн гар талд болохоор таныг эмэгтэй хүмүүс хараад ямар мэдрэмж сэтгэл төрдөг вэ? Баруун гар талдаа эрэгтэй хүмүүс таныг хараад ер нь юу гэж боддог вэ? Хэрвээ та эрэгтэй хүн бол энэ нь эрэгтэй хүмүүс таныг хараад ерөнхийдөө ямар шүү мэдрэмж авдаг? Эсрэг талдаа эсрэг үсгийн хүмүүс маань таныг хараад бас юу гэж боддог вэ гэд эмэгтэйчүүд маань илүү их сонсдог болохоор ялцчихгүй эмэгтэйчүүдтэй илүү түлхүү хандаад шууд ярьчих болно. Хэрвээ эрэгтэй бол яг өөртөө ойлгомжтойгоор яг жоохон эрэгтэй талаас нь сонсоод ойлгохыг оролдорой. Эмэгтэй талаас хэдүүлээ эхлэе. Эхний зургийг сонгосон хүмүүс маань ер нь эхлээд зурагнаасаа яриа л да. Зургийг нь ерөнхийдөө харахаар айгүй тийм өөртөө нандин мэдрэмжтэй, өөрийгөө нэлээд баг зэрэг бусдаас онцгой, содон гэдэг мэдрэмж, ойлголт, итгэл үнэмшилтэй байдаг те. Тэгээ дээрэс нь ягаан өнгөтэй болохоор бас айгүй юм эмэгтэйлэг энерги илүү түлхүү өндөр. Тэгээд өөрөө ч гэсэн эмэгтэйлэг юмд айгүй дуртай, ягаан өнгөнд дуртай. Тэгээд илүү амьдралд нь хайр дурлал болон өөрийнх нь өөртөө хайртай байх те. Өөрийгөө хайрлах хайр тийм дээрэс нь чамин нандин мэдрэмж ерөнхийдөө айгүй төрүүлж юм л та. Тэгээд яг юм болор snowball шиг юм гялалцсан ерөнхийдөө зургийг сонгосон болохоор нэлээд бас юм special тэ өөрийгөө онцгой гэдэг мэдрэмжтэй хүмүүс юм болов. Тэгээд дээрэс нь айгүй юм нандин ер нь мэдрэмжтэй магадгүй өссөн гэрийнхаа ганц охин нь ч юм уу эсвэл айлын баг нь ч юм уу те. Ерөнхийдөө нэлээд юм нандинж өссөн хүн шиг бас санагдаж байна. Эмэгтэй талаас нь эхлүүлээд харцгаая. Хамгийн ихэнд болохоор нэг юм хөгшин эмээгийн дүр зурагтай хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр эмэгтэй хүмүүс таныг хараад бас өөрийнхөө эмээгийн санагдуулдаг байж болох юм. Эсвэл эмээ шиг энэ зурган дээрх эмээ шиг айгүй тийм амьдрал туулж үдсэн, амьдралыг үдсэн. Ер нь хамаагүй настай хүн шиг илүү ухаантай амьдралын туршлага илүү хуримтлуулсан. Магадгүй нүдэнд нь нэг юм зөөлөн гуниг харагддаг, тийм сэтгэл төрүүлдэг болов. Тэгээ ерөнхийдөө айгүй тийм амьдрал үтсэн гэдгийг мэдээж хоёр утгаар ойлгож болно. Хүнд хэцүү амьдрал үзээд айгүй юм гунигтай хатуу зовсон гэж ойлгож болно. Нөгөө талаараа маш их хатуужилтай, төсвөр төвчээртэй хүнд амьдрал үтсэнд байх тусмаа тухайн хүний сүнс, тухайн хүний бас өгөгдөл нь илүү чаленжтай амьдрсны улмаас ерөнхийдөө илүү ухаарал авсан, илүү сүнсний хөгжил дэвшил авч чадсан те. Хэрвээ энэ амьдралыг бид нар сүнсний сургууль гэд бодод үзэх юм бол энэ амьдралд магадгүй бусад хүмүүсээс илүү хүнд хичээлүүдийг туулж үзээд тэдрийгээ даваад, шалгалтуудад аваад тэгээд тэдрийнхаа яг үр өгөөж тэр шагналыг нь ч гэсэн авсан гэж ойлгож болно.
Энийг бол ерөнхийдөө эмэгтэй хүмүүс таныг хараад мэдээж танд өөрт чинь хэлэхгүй шүү дээ. Та ингээд манай эмийг санагдуулж байна гэдэг ч юм уу. Эсвэл та айгүйх амьдрал үтсэн юм шиг харагдаж байна гэж бас хэлвэл эвгүй сонсогдох болохоор ерөнхийдөө зүгээр дотроо бодоод энэ эмэгтэй ч бас ер нь хөөрхөн амьдрал үзэж туулсан бололтой. За тэгээд ер нь надаас илүү ухаантай, илүү туршлагатай, эсвэл надаас илүү хатуужилт төсвөр төвчээртэй эмэгтэй хүн шиг харагдаж байна да гэж ерөнхийдөө ухамсартайгаар болон далд ухамсаргүйгээр ч ерөнхийдөө бодож сэтгэл төрүүлдэг гэсэн үг. За хоёр дахь үзэр маань болохоор юм орон дээрээ хөвтөж байгаа бас урт буурчгар шар үстэй юм залуухан эмэгтэйгийн дүр зураг байна. Маш олон давхар матраасан дээр хөвтсөн байна. Тэгэхээр бас түрүүний ярьсанчлан ер нь л айгүй тийм олон төрлийн амьдрал тулсан, магадгүй олон газар нүүсэн, олон байр сольж үзсэн, магадгүй өөр одоо нөхөртөө байсан те өмнө нь өөр амьдралтай байсан, хэд хэдэн өөр амьдралаар амьдраад үзсэн. Дээрээс нь бас яг нэг одоо өгөгдсөн амьдралтаа сэтгэл нь ханахгүйгээр хэрвээ тэр нь таалагдаагүй бол бас тэрийг өөрийгөө үнэлээд цаашаага амьдралаа өөрчлөхөөр магадгүй ханаа өөрчлөхөөр тэ амьдралаа өөрчлөхөөр магадгүй ингээ амьдарч байгаа улсаа ч өөрчлөхөөр тийм бас одоо өөрийгөө үнэлдэг, өөрийгөө хүндэлдэг эмэгтэй шиг сэтгэл төрүүлдэг гэж бодогдож байна. Орон дээрээ хөвтөж байгаа, амарж байгаа боловч бас нэг тийм ядарсан юм шиг мэдрэмж төрүүлж байна. Дээрээс нь бас айгүй тийм галтай, цогтой, гал энергитэй юм тачаангуй дур зурагтай бас харагдаж байгаа болохоор айгүй тийм насаараа одоо жоох ахмад байсан ч байж хамаагүй ер нь нэг тийм эмэгтэй хүний гал цогтой гой хувцас өмсөх дуртай тий бариу хувцас өмсөх дуртай ч гэдэг юм уу эсвэл үсээ гой янзлаад ингээд гой эмэгтэй шиг гал цогтой байх дуртай бас тийм эрсдэлийг бусад эмэгтэйчүүдэд бас төрүүлдэг байхны цаашаагийн зураг руу гарах юм бол айгүй юм сүнслэг за англиар бол witchy гэдэг. Witchy гэхээр монгол руу орчуулахаар жоохон юм эвгүй сонсогдоод байдаг. Гэхдээ ерөнхийдөө утгыг нь бол бид нар ойлгож байгаа гэж бодож байна. Та нар ойлгож байгаа гэж бодож байна. Ер нь айгүй тийм сүнслэг, мэдрэмжтэй, зүүн совинтой. За тэгээд бас хамаагүй ингээд оролдоод байхааргүй те. Хамаагүй бас дургууг нь хөргээд байж болохгүй төрлийн эмэгтэй шиг ерөнхийдөө сэтгэл төрүүлдэг бололтой. Ягаад гэвэл тэр эмэгтэйд бас ингээд дургууг нь хөргээд эсвэл ямар нэг юм одоо буруу сэтгэл төрүүлвэл тэр эмэгтэй бас ямар тодорхой нэг хэмжээнд тийм энергийн түвшинд, сүнслэг түвшинд хүчтэй, чадaltaй гэдэг ойлголтыг далд ухамсарт нь ч хамаагүй өгж байгаа болохоор ерөнхийдөө эмэгтэйчүүд бас бага зэрэг имээдэг, айдаг, болгоомжлдог, санаа зовдөг. За ер нь бас муугаар хэлэх юм бол цаа чин жоохон тийм актер штэ гэдэг тийм одоо сэтгэл яриач өрнөж байж магадгүй гэж ойлгож байна. Тэгээ дээрэс нь яг юм хүн болгон ойлгоод байдаггүй эмэгтэй хүн болгон хараад ингээд те найзлахад айгүй амархан эмэгтэй шиг ерөөсөө санагдахгүй байна. Ер нь нэлээд тийм содон, сонинч гэхүү, онцгойч гэхүү. За тэгээ зөвхөн таныг ойлгох хүмүүс нь л ойлгох эмэгтэйчүүд нь л таныг ойлгоно. Тантай найзлах эмэгтэй хүмүүс л одоо таны төвшөнд мэдрэлцэж чадах, ойлголцож чадах эмэгтэй хүмүүс л ерөнхийдөө хоорондоо угаасаа ойлголцсон. Та өөрөө ч гэсэн тэгээ тэр багийн эмэгтэй хүн болгоныг өөртөө найз болгоод аваад байдаггүй. Эмэгтэй хүн болгонтой бас ингээд худлаагаасаач гэх юм уу маш гоё нээлттэй найзрах байж чаддаггүй. Ер нь жоохон пики гэдэг нь шүү дээ, тэ? Хинтээ найзлах, хинтээ ярилцах, хинтээ юу хуваалцах, хинтээ яахаа ингээд нэлээд тийм стандарт өндөртөө зөвхөн таалагдж байгаа хүнтэйгээ л ерөнхийдөө харилцдаг нэгэн эмэгтэй харагдаж байна. За дараагийн үзэл рүү орцгоо юм зүрхэн түгжээтэй эрэгтэй хүний зураг гарч ирлээ. Тэгэхээр эрэгтэй хүмүүсийн тал дээр ерөнхийдөө нэлээд бас сонголт стандарт өндөртөө тэгээд жоохон юм зүрхэн түгжээтэй бас эрэгтэй хүмүүсийг өөртөө татаад идэв гэж магадгүй. Танд ер нь одоо өөрөөс нь илүү насаар бага эрэгтэйчүүдтэй ингээд учир ургуулад байдаг ч юм уу тохиолдлууд байдаг гэж магадгүй. За эсвэл өөрөө бас яг хүүтэй те ганц бие ээж
хүүтэй хүүн бас хүүгийнх нь ерөнхийдөө зүрхнээс хаагдсан ийм нөхцөл байдал илүү амьдралынхын дүр зурагт нь түлхүү бусад эмэгтэйчүүдэд харагддаг гэж магадгүй харагдаж байна. Тэгэхээр энэ зурган дээр ялтчгүй нэг юм залуухан жоохон эрэгтэй хүүхэд байгаа мөртлөө нүд нь баг зэрэг гунигтай, зүрхэн түгжээтэй, тэгсэн мөртлөө зүрх нь айгүй том. Тэр зүрхний түгжээсийг яг ингээд тайлах энэ түлхүүр бас энэ зурганых нь хажуу талд харагдаж байна. Тэгээд түгжээс нь бол маш ойрхон байгаа. За тэгээд дараачийн зураг маань болохоор бас л айгүй гоё юм эмхтээлэг, өөрийгөө гоё хайрлаж байгаа нэгэн үзэсгэлэнтэй эмхтэй хүний дүр зургийг харуулж байна. Гэхдээ ганцаараа байна. Тэгээд дээрэс нь ганцаараа ч гэсэн өөрийгөө хайрлаж сурсан эмэгтэй шиг харагдаж байна. Тэгэхээр яг тийм сэтгэлдлийг бусад эмэгтэйчүүдэд бас өгдөг болов уу? Ерөнхийдөө өөрийгөө хайрлаж, өөрийгөө таньж, өөрийнхөө ерөнхийдөө амьдралыг сонгосон эмэгтэй хүн шиг сэтгэл төрүүлдэг гэж магадгүй юм байна. Та өөрөө ч гэсэн ерөнхийдөө одоо ганцаардл гэхээс илүү айгүй тийм бие даасан хүн шиг ерөнхийдөө сэтгэл төрүүлдэг санагдаж байна. Мэдээж хүн харах юм бол ингээ ганцаараа байгаа юм шиг харагдаж байгаа боловч яг үндэ тэр ганцаараа байгаадаа маш тухтай, тухайлцсан, учруулсан тий хэнийг ч өөр ингэж хүсээгүй, нэхээгүй, шаардаагүй зүгээр л өөрийгөө амгалан тайван хайрлаад гоё өөрийгөө тэрвэрсэн, өсөн ч айгүй гоё үзэсгэлэнтэй урт тий эмхтээлэг. Тэгээд нэг юм хамгаалтан дотор байгаа юм шиг дүр зурагтай. Гэхдээ бас баг зэрэг хүүтэн салхитай цас ороод байгаа юм шиг нэг тийм контрасттай ерөнхийдөө зарим хүмүүс таныг хараад энэ айгу ганцаардмал эмэгтэй гэж боддог гэж магадгүй. Зарим хүмүүс таныг хараад энэ эмэгтэй ямар мундаг хүчтэй юм бэ те? Ямар мундаг бие даасан өөрийгөө хайрлаж сурсан эмэгтэй вэ гэж бас боддог. Болов. За сүүлчийн үзэр маань болохоор айгу тийм нөгөө зурган дээр нь дандаа ийм өөрийнх нь гэр бүлийн инээсэн ихэнхвчлэн эмэгтэй, за эрэгтэй хүмүүс ч бас байна. Тэгээ хажууд нь нэг юм эрэгтэй хүн нуруунаас нь барьсан, тэрвэрсэн харагдаж байна. Тэгэхээр бас ягаад ч юм гэхдээ ер нь л нэг юм ганцаардмал мэдрэмжил ихэвчлэн надад бол төрүүлж байна. Тэгээд яг эрэгтэй хүнд бас яг бүрэн итгэж чадахгүй байдаг тиймэрхүү мэдрэмж бас төрүүлж байна. Тэгээд уул нь айгу мундаг, удам угсаатай, айгу мундаг гаралтай, айгу сайхан одоо удмын хүн. Тэгтээ яг энэ цаг үедээ болохоор нэлээд одоо гэр бүл талаасаа жоохон ганцаараа байгаа юм болов уу? Тэгтэл яг стилтэй, маш үзэсгэлэнтэй, гоё хувцас өмссөн, үсэн л ер нь айгу гоё байгаа л харагдаад ахын ихэнх зургнууд төр. За эмэгтэй талаас нь нэг иймэрхүү байлаа. Одоо эрэгтэй тал руу орцгоё. За эхний үзэр маань ялтчгүй яг ийм нөгөө цасны хатан гэхүү монголоор те нэг юм цасан хатан. Тийм цасан хатан. Цасан хатны ийм зурагтай маш хүчтэй, догшин. За зарим эрэгтэй хүмүүст жоохон юм эмэгтэй хүмүүст ч гэсэн яг адилхан жоохон юм шуламлаг мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Шуламлаг гэхээр яхаа монгол хэлээр би бас түрүү хэлсэн штэ. Жоохон юм эвгүй сонсогдоод байдаг. Ер нь бол айгүй юм сүнслэг ур чадвартай. За дээрэс нь бас хамаагүй ингээд оролдоод ч юм хамаагүй дургуйг нь хөргөж болохооргүй тийм догшин ерөнхийдөө мэдрэмжийг аль аль талдаа өгдөг юм байна. Ялангуяа эрэгтэй талдаа. Ялангуяа эрэгтэй талдаа бол нэлээд одоо хүчтэй тийм цасан хатны жоохон хүүтэн зүрхтэй юм шиг айгүй юм хүчтэй. Тэгээ яавалч яаж чадхаар те нэг юм жоохон хүүтэн мэдрэмжийг ялтчгүй төрүүлдэг юм байна. Зарим эрэгтэй хүмүүст бол тэгтээ та яг энэ жоохон охин шиг уул нь яг л дотор нь ингээд нэг юм жоохон охин байгаа юм шиг те яг л адилхан хайр хүсээд яг л адилхан халамж хүсээд тэгээд нэг юм жоохныхоо одоо тэр нэг жоохон хүүхдийнхаа ингээд сэтгэл нь одоо хүртэл байгаа юм шиг боловч энэ бол гэхдээ нэлээд таныг таньсан мэдсэн эрэгтэй хүмүүст бол илүү тэгж санагддаг
болов гэж бодож байна. Яг гаднаасаа харахад бол яг юм цасан хатан шиг нэлээд одоо ширүүн мэдрэмж төрүүлээд жоохон таниад ирээд уулзаад магадгүй жоохон дотносоод ирэнгүү дотроо нэг юм хайр халамж өсөж байгаа эмэгтэй хүн те жоохон охин. За тэгээд ийм нөгөө эмээгийн хувцас өмссөн чоны үлгэр гэдэг штэ. Яг тэр үлгэрийн хүзрүү гарч ирлээ л дээ. Тэгэхээр бас зарим эрэгтэй хүмүүст нэлээд эвгүй нөгөө хоньны арьс нөмөрсөн чон шиг мэдрэмж бас төрүүлдэг бололтой. Гэхдээ энэ зурган дээр энэ чон нь бас ингээд хэдийгээр чонч гэлээ. Уул нь айгүй ийм хор хөнөөлгүй бас харцтай. Харцсан айгүй тийм зөөлрцэн бас л хайр хүлээж байгаа харцтай зураг байна. Тэгээд цаана нь одоо ийм хавирган сартай те ер нь бас ийм ганцаардмал мэдрэмжийг жоохон ийм бусдаас тусгаарлагдсан ганцаараа байгаа мэдрэмжийг тэгээд нэг юм ойртох хэцүү ойртохгүй байх хэцүү ингээ ойртоод уул нь хань болоод туслаад хайр өвчмөр байдаг. Гэхдээ бас та нэг юм ширүүн догшин хитрхи тийм хүүтэн гэх юм уу нэг юм эвгүй мэдрэмжийг бас эрэгтэй хүмүүс төрүүлээд идэв гэж магадгүй байна. За дараагийн зураг маань бол бас их сонирхолтой. Би бол анх удаа л харж байгаа хүзэр байна. Ямар учиртай юм бол эр хүний нөгөө хиймэр мориндоо байдаг гэдэг шиг одоо морьтой холбоотой байдаг шиг юм эр хүний хиймэртэй холбоотой зураг шиг санагдаж байна. Тэгээд хиймрийг нь нэлээд одоо тэтгээд өгөх өөрөө баг юм хиймэрлэг мэдрэмж бас төрүүлдэг юм шиг. Тэгтээ доор нь ингээд нэг юм төршцэн хүн байгаад байгаа нэг юм саад болоод байгаа юм шиг. Ерөнхийдөө бас айгүй юм комплекс хүзэр ялтчгүй гарч ирсэн байна. Эрэгтэй хүний эготой жоохон байталтай байдаг гэж магадгүй санагдаж байна. Та зүгээр юм ажлын нөхцөл байдалд ч юм уу зүгээр юм танилын хүрээнд ч гэх юм уу ер нь эрэгтэй хүмүүстэй яг эмгтээлэг шинж чанар зөөлөн одоо буулт өгдөг тийм шинж чанараас илүүтэйгээр эрэгтэй хүнтэй жоохон эр хүн шиг иршүүд зангаар магадгүй эготой одоо зодолдоод эсвэл ингээд цэцэрхээд жоохон тийм байтлын мэдрэмж ялтчгүй жоохон төрүүлж гин. Тэгээд тэр нь бол мэдээж эрэгтэй хүмүүсийг баг зэрэг үргэн эрэгтэй хүмүүс тийм эмэгтэйчүүд нэх ээлтэй бас мэдрэмж авахгүй зөвхөн эмэгтэйлэг энергийн давамгаа эрэгтэй хүмүүст л татагдана гэхээс ерөнхийдөө бол эрэгтэйлэг энергийн давамгаа эрэгтэй хүнд бол та ингээд өөртөө зодтолтоод байгаа юм шиг ерөнхийдөө мэдрэмж төрөх болохоор тантай бол яг ойртож дотносхийг бол нэг хүсэхгүй жоохон үргэн. Тэгэхээр эрэгтэйлэг энергитэй эрэгтэй хүмүүсийг жоохон үргээгээд байдаг болов. Нийлсэн ч гэсэн те эрэгтэй нь за боли чи ер нь надтай одоо өрсөлдөөд байх юм байна гэдэг бараг байдлаар үргээд байдаг гэж магадгүй юм байна. За сүүлчийн 2 хүзрлүүгөө орцгоё. Танд уул нь айгүй тийм эрэгтэй одоо хамгаалагч яг аав нь те энэ зурган дээр яг нөгөө аав нь хүүхдүүдээ маш олон сумнаас хамгаалж байна. Тэгэхээр танд яг им эрэгтэй аавын одоо хамгаалагч хэрэгтэй байгаа, хамгаалалттай байгаа гэсэн нэг тийм аль талаасаа уншигдчих болно. Зарим эмэгтэйчүүд бол яг хамгаалалт хэрэгтэй байгаа санагддаг бол бусад одоо хүмүүсийн хувьд хитрхи хамгаалалттай, хитрхи аав нь хамгаалаад байдаг. Нэг тиймэрхүү дүр зураг сэтгэл төрдөг гэж магадгүй. Зарим эрэгтэй хүн таныг хараад энэ эмэгтэйг ингээ хамгаалах юмсан эр нөхөр нь болоод хүүхдүүдийн хамтд нь ингээд бүх одоо амьдралын хэцүү хүнд юмнаас яг энэ одоо юу шиг хамгаалах юмсан гэж санагддаг бол зарим эрэгтэй хүмүүст хамгаалах шаардлагагүй аль хэдийн энэ нэмэгтэй ингээд хамгаалагчтай эсвэл өөрөө бараг эрэгтэй хүн болоод өөрийгөө болон өөрийнхөө гэр бүлээ хамгаалж байгаа гэсэн нэг юм хамгаалалтын ямар ч айгүй хүчтэй мэдрэмж төрүүлж байна. Тэгээ айгүй сайн хамгаалж байгаа харагдаж байна ер нь бол.
Хэрвээ хүсч ивэл тэр эрэгтэй хүндээ үнэхээр би энэ эмэгтэйг ингэж л хамгаалахгүй бол би хажууд нь байгаад хэрэггүй байна гэдэг бас юм хитрхи өндөр шаардлага бага зэрэг өндөр дарамтын мэдрэмжийг бас төрүүлдэг гэж магадгүй тэндээс эрэгтэй хүмүүс жоохон ойртгосоо дотносгосоо эмээгээд идэх гэж магадгүй. Ягаад гэвэл хитрхи бас одоо хамгаалах зүйл их байна. Ер нь бол so much at stake гэдэг англиар. Тэгэхээр яг нөгөө нэлээд юм золиосын мэдрэмж айгу өндөр ерөнхийдөө төрдөг гэж магадгүй. Сүүлчийн үзэр маань болохоор яг юм эмэгтэй сахиус, эмэгтэй удам мөхсааны хамгаалалт, эмэгтэй хайр, эмэгтэй хүмүүсийн хоорондох хайр, ээж, эгч, эмээ хоорондын бие биенээ хайрлах хайр юм хойноо жаргаж байгаа нартаа маш гоё хүзэр дуусаж гарч ирж байна. Тэгээд эмэгтэй хүмүүсийн тал дээр ч гэсэн хэлсэнтэй яг нөгөө нэг бие даасан гэж хэлдэг шиг эрэгтэй хүмүүсийн тал дээр ч гэсэн та айгүй тийм эмэгтэйлэг одоо удам угсаагийн хамгаалалттай эмэгтэйлэг удам айгүй өндөртэй мэдрэмжийг төрүүлдэг, сэтгэлийг төрүүлдэг бололтой. За тэгээ би ер нь анх удаага яг ийм бичлэг хийж үзэж байгаа. Тэгээ туршилтаар энэ хүзрийг ерөнхийдөө гаргаж ирлээ. Та бүхэнд таарсан байж магадгүй, таараагүй ч байж магадгүй, ямар ч тач сэтгэлээ хуваалцаараа би тэгээд яг гарч ирсэн үзрүүдээр нь аль болох яг өөрөө өөртөө төрсэн мэдрэмжээрээ нэлээд сайн тайлахыг оролдлоо. Мэдээч яг нөгөө хүн болгоны бидний одоо харах өнцөг сэтгэл янз бүр гэдэг болохоор бас ингээд жоохон холилдсон энергитэй ерөнхийдөө гарч ирлээ. Гэтэ ер нь түлхүү сонсоод таарч ивэл бас сэтгэлдээ үлдээгээрээ би тэгээд хэрвээ бас таалагдсан бол дараа дахиад ийм арай өөр хүзрөөр бүр одоо арай гоёор хийхийг бас хүсэж байна. Тэгээд бичлэгээ үзсэнд баярлаа. Баяртай. Хоёрдугаар хүзрийг сонгосон, хоёрдугаар зургийг сонгосон хүмүүсийн маань уншлага бэлэн боллоо. Тэгээд хитүүлээ. Хамгийн эхлээд зурагнаас эхлээд ярилцъя. Ер нь зургийг харахаар яалтчгүй яг энэ 3 зураг дотроос хамгийн одоо залуулаг, насаараа залуу хүмүүс ер нь бол сонгосон байж магадгүй гэж би бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэг маань ерөнхийдөө хөвчлэн эмэгтэй хүмүүст зориулж байгаа болохоор яг охтууд, эмэгтэйчүүд, бүсгүйчүүдтэй ерөнхийдөө хандаад шууд ярихаар байгаа шүү. Тэгээд айгүй тийм одоо нэг шидэт зүрхний хэлбэртэй төхөөрийн зурагтай сонгосон байхгүй. Тэгээд айгүй гялалцж байгаа ягаан өнгөтэй эмэгтэйлэгийн нэрийг өндөртөө ер нь айгүй юм эмэгтэйлэг хувцас өмсөх дуртай байдаг ч юм уу. Эсвэл энерги талаас айгүй тийм охинлог гэж бас хэлмээр байна. За тэгээд ер нь айгүй юм чамин зүйлсэд гялалцсан ч юм уу зүйлсэд гоёмсог зүйлсэд айгүй дуртай. Хайр дурлал бас яг тодорхой хэмжээнд өөрийнх нь амьдралд маш чухал. Тэгтээ бас яг охтууд, эмэгтэй хүмүүс, эмэгтэй найзууд амьдралд нь бас айгүй чухал ерөнхийдөө санагдаж байна. Тэгээд бас айгүй юм бусдын анхаарал ерөнхийдөө авах айгүй дуртай. Бусдаас магтаал авах дуртай. Бусдад одоо бусдын өмнө shine хийхдээ, бусдын өмнө гялалзах, бусдаас магтаал авах дуртай нэг юм тиймэрхүү мэдрэмжийг бас айгүй төрүүлж байна. Ялцчгүй айгүй залуулаг мэдрэмж төрүүлж байгаа болохоор би хүзрийнхаа сонголтын хувьд ч гэсэн арай жоохон юм funny хүү, сонирхолтой хүү нэг юм залуулаг ерөнхийдөө дэкэ би гаргаад ирлээ. За хэдүүлээ зүүн талдаа энэ талдаа болохоор яг эмэгтэй хүмүүс таныг хараад ямар сэтгэл авдаг вэ? Эсвэл таны юу гэж боддог вэ? За баруун талдаа болохоор эрэгтэй хүмүүс таныг хараад таны талаар юу гэж боддог вэ гэхэд хоёр ерөнхийдөө хуваа гаргаад ирсэн байгаа. Хэдүүлээ эмэгтэй талаас нь эхлүүлээд ярьцгаая. Хамгийн түрүүнд яг TikTok-то Zero Fox гэдэг яг юм дунд хурууны одоо зурагтай хүзэр гарч ирсэн байна. Тэгэхээр эмэгтэй хүмүүс таныг хараад айгүй таныг юмд нэг юм боддоггүй те. Ер нь айгүй гоё юм эрхчлөөтэй мэдрэмжийг айгүй өгдөг болов уу эмэгтэй хүмүүст. Эмэгтэй хүмүүс чинь ерөнхийдөө одоо бид нар чинь эцгийн эрхт ерөнхийдөө нийгмээс өссөн тэгээд одоо нийгмээс гарч ирсэн хүүхдүүд шүү дээ. Гэхдээ яалтчгүй феминизм хүчээ аваад тэгээд айгүй тийм эмэгтэй хүний эрх гэсэн ерөнхийдөө нийгэм рүү шилжиж байгаатай холбоотойгоор та бас насаараа ч залуу байгаа болохоор ерөнхийдөө эмэгтэй хүн өөрийнхөө хүснээр дураараа
яг ингээ хүсэж байгаагаараа амьдрах хэрэгтэй гэсэн үзэл бодолтой ерөнхийдөө эмэгтэй хүмүүст сэтгэл төрүүлдэг болов уу? Эмэгтэй хүмүүс таныг хараад ямар гоё эрх чөлөөтэй дураараа зүгээр л гоё өөрийнхөө хүсснээрээ байгаа юм бэ те? Хин намайг юу гэж бодно уу? Хин намайг яана уу? Бараг өөрт нь хамаагүй айгүй тийм эрх чөлөөтэй хүчтэй ерөнхийдөө мэдрэмжийг бусад эмэгтэйчүүдэд төрүүлдэг гэж бодогдож байна. Энэ болохоор яг би өөрөө ч гэсэн одоо мэдэржсэн зүйл зарим эмэгтэй хүмүүсийг харахаар ялтчгүй хамаагүй те дураараа тэгээд эрх чөлөөтэй тэгээд нэг одоо янз бүрийн эмэгтэй хүн тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн юмнаас санаа зовдөггүй тэгээд ер нь одоо өөрийнхөө л яг гоё байгаагаараа л байдаг те хүссэн юм өмсдөг хүссэн юм хэлдэг хүссэн зүйлээ хийж амьдэрдэг нэг тиймэрхүү сэтгэл ялтчгүй төрж байна. За дараачийн үзэр болохоор T гэдэг цай гэсэн үзэр байна. Тэгээд англи хэл дээр ялчгүй tea гэдэг үг маань ямар үгтэй холбоотой байдаг вэ гэхээр ховж болон одоо gossip холбоотой байдаг. Тэгээд та бол эмэгтэй хүмүүс дотроо айгүй их тийм ховж ихтэй одоо өөрөө ч хов одоо айгүй их сонсдог заяа. Та одоо айгүй их мэдээлэл сайтай. А дээрэс нь таны талаар ч бас хүмүүс ингээд жоохон ингэсэн бэлээ тэгсэн бэлээ гэд нэг юм тиймэрхүү юм яриад идэг. Одоо ямар ч юм ховын gossip-ны энерги ерөнхийдөө харагдаж байна. Тэгээ та өөрөө ч бас жоохон gossip-рах дуртайч байж магадгүй юм мэдгүй. За ямар ч энэ нэг юм аягнаас нэг юм хар өнгөтэй юм улаан сарнаа руу асгаж байна. Тэгээд айгүй юм урт маникюр хийлгэсэн хумстай байна. Ерөнхийдөө бол эмэгтэй хүмүүс танаас жоохон бас тодорхой хэмжээнд имээдэг гэдэг мэдрэмжийг ялцчгүй төрүүлж ийн л та. Гэхдээ бас имээдэг болохоор таны талаар жоохон ярих дуртай хоорондоо найзууд нөхдөд хоорондоо ингээд таны талаар мэдээллийг бусад хүмүүст ч юм уу бусад хүмүүсээс сонсох дуртай байж магадгүй юм. За 3 дахь үзэр moon сарны үзэр 6-гийн тоотой. За энэ ер нь бол ингээд яг өмнөх хэлсэнтэй жоохон ингээд ойролцоо бас холбогдож эхэлж байна. Зүн совинтой тэгээ жоохон юм witchy буюу шуламлаг. За шуламлаг гэхээр бас битгий хитрхи айгаараа ерөнхийдөө нэлээд одоо spiritual гэж хэлж болох юм. Астролог магадгүй сонирхдог. За сар ингэсэн мэн тэгсэн мэн сонирхдог. За эсвэл одоо юм tarot enter гэл те иймэрхүү юмнууд сонирхдог. Ерөнхийдөө сэтгэлийг ялцчихгүй бас бусад эмэгтэйчүүд төрүүлдэг байна. Тэгээд энэ дээр ингээд хоёр гар нь могоо ороогдсон юм хоёр зураг бас гарч ирж байна. Тэгээд өөрийнх нь энэ эмэгтэй залбирж байгаа ингээд суудсан байгаа эмэгтэй нь өөрөө айгу урт төстэй тэгээд ийм бугын ивэртэй тэг ялтчгүй бас ийм мэд шидтэй мэдрэмж төрүүлж байна. Тэгээд бусад эмэгтэйчүүдэд бас одоо тийм жоохон эмээхэрэг бэлжсэн штэ. Яагаад эмээхэр бэ гэдэг нь бас тодорхой хэмжээнд энергийн түвшинд ч гэсэн одоо танд хамаагүй ямар нэг юм хийвэл та бас эргүүлээд энергийн түвшинд ямар нэгэн байдлаар хариугаа авдаг ч юм уу яадаг чинь. Нэг тиймэрхүү талаас нь бас нэг юм танаас эмээдэг байж магадгүй, дээрээс нь inspiration авдаг байж магадгүй. Inspiration авна гэхээр таныг бас яг одоо сонсно гэсэн үг, харна гэсэн үг, сториг нь үзнэ гэсэн үг, постуудыг нь амар харна гэсэн үг тий. Ер нь одоо таныг юу мэдэж судалж гин ямар шүү амьдралын хэв маягтай байна. Тань тэрнээс нь ингээд жоохон spiritual талаас нь жоохон сургамж авах талаас нь ингээд танаас жоохон inspiration авдаг гэж магадгүй. Тэгээд энэ бол энэ хүзэр ер нь бол яг энэ бусад хүзрүүдээс хамгийн хүчтэй хүзэр ерөөхдөө харагдаж байна л да. Тэгээд утга талаасаа ч гэсэн айгүй юм гоё өөртөөгөө дотносцсон өөртөөгөө өөрийгөө ерөнхийдөө айгүй гоё ингээд далд хумсартайгаа найзлаа сурцсан тий нэг тиймэрхүү хүн шиг бас мэдрэмж төрүүлж байгаа байхгүй ерөнхийдөө зүм бэлгтэй гэж ойлгож болно. За тэгээд дараачийн үзүүл рүүгээ шилжээ. Нэг юм одоо найзынхаа ерөөхдөө нуруулуу ч юм уу. За заавалчгүй найз биш юм байна. Эрэгтэй хүний ер нь бас нуруулуу хутга шаасан одоо зураг яна. Би сая жоохон хараал хэлчлээ явчлаарай. Шулуухан л хэлчлээ. Гэтэ сонсож байгаа хүмүүсээс ойлгох байхаа. Энэ нэг юм нөгөө эрэгтэй хүмүүсийг зүрхийн шархлуулдаг мэдрэмж бусад эмэгтэйчүүд төрүүлдэг гэж магадгүй байна. Тэгээд тэр эрэгтэйгээсээ ерөнхийдөө аягүй хүссэн юм авчдаг. Ягаад гэвэл эндээс ингээд нөгөө гартаа цэцэг барьсан. Тэгээ өөр айгуу жаргалтай. А тэгтээ нөгөөх нь ингээд айгуу нуруунда хутгатай ингээд газар
байгаа харагдаж байгаа зураглалтай байна. Цаана бас мөөг байна. Тэгээ ер нь эрэгтэй хүмүүсийг жоохон юм нэлээд сайн ховцдог, өргөцдөг гэх юм уу. Эрэгтэй хүмүүс өөрт нь айгу дурлаад тэгээ эрэгтэй хүнээсээ ерөнхийдөө өөрийнхөө хүсэж байгаа юм аваад тэгээд өөрөө ингээд ашигтайгаар тэр харилцааныхаа араас гардаг эмэгтэй шиг бусад эмэгтэйчүүдэд сэтгэл төрүүлдэг байж магадгүй. Энэ бол ерөөсөө тийм одоо муу гэхээсээ илүү баг ямар актер лаг сүрхий одоо гоё эмэгтэй вэ гэсэн сэтгэлийг ерөнхийдөө илүү төрүүлж байгаа гэдэг талаас нь хэлж байгаа шүү. Гэхдээ энэ зурган дээрх тэр газар хөвтцэн байгаа нуруундаа утгатай байгаа хүн нь эмэгтэй хүн ч байж магадгүй. Тэгэхээр та бас яг зөвхөн эрэгтэй гэлтгүй ер нь одоо ингээд хүмүүсийг жоохон шархлуулад найз нөхдөө ч юм уу те ингээд хэрэгтэй үедээ ашиглаж жаагаад хэрэггүй үедээ ингээд орхио явцдаг ч юм уу ингээд дараа нь өөр найзуудтай болцдог ч юм уу өөр эр хүнтэй болцдог ч юм уу өөр одоо нэг юм хэсэг бүлэг хүмүүстэй нийлдэг ч юм уу нэг тиймэрхүү мэдрэмжийг бас яг эмэгтэй хүмүүст жоохон төрүүлээд эмэгтэй хүмүүс тэрэнд чинь жоохон шүүмжлэлтэй ханддаг гэж магадгүй харагдаж байна. Сүүлийн хоёр үзэр рүү орцгоё. Би энэ хоёр үзрийг эхлээд эндээс нь тэгээд дараа нь эндээс нь гараад ирсэн. Эхний үзрийг Audacity гэдэг нь болохоор ерөнхийдөө нэлээд ийм яавалчиг өстой яа гэдэг л одоо утгатай ерөнхийдөө хүзэр утгатай үг. Тэгээд та бол амьдралд айгүй одоо ийм өгөөжөө авч чадж байгаа хүмүүсийг залж чаддаг те хүмүүсийг ерөнхийдөө нэлээд айгүй айтаахан ингээд өөрийнхөө хүсснээр ажлуудаа бүтээж чаддаг нэг тиймэрхүү мэдрэмжийг босод эмэгтэйчүүд бас өгдөг харагдаж байна. Энэ ерөнхийдөө одоо яг ямар мэдрэмж вэ гэхлээр одоо таныг хараад энэ яаж чадж байна гэдэг одоо бас жоохон игдүүцэл, дургуутсал, атаархлыг эмэгтэй хүмүүст төрүүлдэг гэж магадгүй. Энэ яаж агаад ингэж вэ? Яаж ингэж чадсан юм бол те? Тэр нь одоо юун дээр ч гэж магадгүй шүү дээ. Одоо мөнгө төгрөг санхүү гоо үзэсгэлэн бие хаа эсвэл хайр дурлал юун дээр ч үгүй. Ер нь л таны одоо амьдралдаа ингээд амар алаад байгаа ингээд зүйлүүд дээр та тэрийгэ магадгүй. Ер нь бол жоохон сошиал медиа дээр ч юм уу ингээд бусад хүмүүст ч юм уу хуваалцдаг гэж ботход тэрийг чинь хараад энэ эмэгтэй яаж ингэж вэ? Яаж ингэж чадваа гэд ерөнхийдөө жоохон гайхдаг, гайхширдаг, игдүүцдэг хөө, атаархдаг хөө, бас inspiration авдаг хөө маш юм олон төрлийн complicated mixed feelings солимог мэдрэмж ерөнхийдөө танд авдаг бололтой. Тэгээ таныг бол ингээд айгүй харах дуртай байдаг юм л да. Ягаад гэвэл энэ цаана ингээд ийм том нүд байна. Тэгээд ер нь бол хүмүүс таныг ингээд юу хийж ийн, яаж ийн, хийж ийн, хаана явж ийн, эсвэл одоо яаж амьдарч ийн гэдэг чинь ерөнхийдөө нэлээд хардаг юм шиг санагдаж байна. Та тэрэндээ ч өөрөө ингээд тасцсан тий. Ерөнхийдөө уучралцсан нэг амар хүмүүсийн нүднээс ч яагаад ахааргүй өөрийнхөө амьдарч байгаа дур зурагтай ерөнхийдөө санагдаж байна. За тэгээд ийм хоолны кетчуптэй зураг гарч ирсэн. Энийг яг хоолтой холбоотойгоор ерөнхийдөө эхлээд тайлбарлах юм бол та ингээд хүссэн юм адэд яаж гоё битэй байд юм болоо гэж таны талаар боддог гэж магадгүй юм. Эсвэл таны зүгээр л хоол идж байгаад чинь атаархдаг байж магадгүй заяа. Нэг л тийм хоолтой холбоотой таны талаар бас айгүй өндөр сэтгэлтэй байгаад ах шиг байна. Эсвэл та айгүй гоё хоол хийдэг аж ахуйч ч юм уу те тэгэнгүүт таныг ямар гоё хоол хийдэм бэ гэж эмэгтэй хүмүүс хардаг бололтой. За тэг ингээд эмэгтэй хэсгээ дуусгая. Хэдүүлээ одоо эрэгтэй хэсэг рүү орцгоё. За хамгийн түрүүнд нарны хүзэр гарч ирсэн. Нар маань ерөнхийдөө Tarot deck дотроо хамгийн одоо гэгээлэг, хамгийн амжилтын хүзэрт ордог. Тэгэхээр ер нь бол эрэгтэй хүмүүс таныг хараад айгүй гоё нар шиг эмэгтэй байна. Нар шиг энергитэй заяа. Залуухан мэдрэмж магадгүй төрүүлдэг. Илүү их инээмсэглдэг нэг юм инээмсэглэлтэй баяр баясгалантай аз жаргалтай амьдралын одоо ийм эрч хүчтэй нэг тийм мэдрэмжийг бас төрүүлдэг. Ерөнхийдөө илүү залуулгын мэдрэмжийг бас аюу төрүүлдэг санагдаж байна. Тэгээ мэдээж эрэгтэй хүмүүс бол ийм нар шиг гэгээлэг эрч хүчтэй залуулгын мэдрэмжинд бол үнэхээр дуртай. Дараагийн үзэр маань болохоор High Priestess үзэр. High Priestess үзэр маань болохоор ер нь бол бас нэлээд үзээтэй үзрүүд дотроо ордог. Айгуу зүн савинтай. Тэгээд айгуу тийм бие даасан. За тэгээд айгуу гоёмсог, айгуу чамин, тэгээд өөртөө арчаатай. Яг энэ зурган дээр харагдаж байгаачлан ч гэсэн те өөрийгөө enjoy хийдэг эмэгтэй хүн шиг
мэдрэмж бас нэлээд төрүүлдэг байх нэ. Ер нь нэлээд өөрийгөө хүндэлдэг, өөртөө арчаатай байж чаддаг. За тэгээд өөрийгөө хиймээр байгаа юм аа өөрийгөө ингээд одоо трит хийчдэг тий. Тэгмээрээвэл ингэчдэг, ингэмээрээвэл тэгчдэг. За мөнгө төгрөгийн тал дээр ч гэсэн ерөнхийдөө өөртөө мөнгө зарцуулж чаддаг нэг тиймэрхүү баялаг бие даасан. За арчаатай тэгээд нэг юм ерөнхийдөө нэлээд ихэмсэг мэдрэмж. Яг энэ хүзрийг нэг үгээр тодорхойлъё гэвэл яг энэ нөхцөл байдалд айгүй тийм ихэмсэг мэдрэмжийг ерөнхийдөө төрүүлдэг байх нь эрэгтэй хүмүүст. За энийг бол ерөнхийдөө мэдээж танд бол татагдана. Тэгтээ бас зарим тохиолдолд таны төвшөнд очиж чадхааргүй эрэгтэй хүн байвал бас танаас имэн танд ойртож чадахгүй ерөнхийдөө за би нэмэгтэйг ерөнхийдөө ингээд найрж авч чадахгүй юм байна ч юм уу эсвэл миний зэндаанд угаасаа ингээд та бол ингээд миний зэндаан хамаагүй хол юм байна гэдэг мэдрэмжийг бас зарим эрэгтэй хүмүүс төрүүлнэ. Мэдээж чансаатай одоо чадaltaй гэх юм уу та. Хоншоортой эрэгтэй хүмүүст бол таныг мэдээж өөрийнхөө болгохыг хүсэх мэдрэмж бол төрүүлнэ. Гэхдээ ихэвчлэн ихэнх эрэгтэй хүмүүст бол ерөнхийдөө та бол нилээн өөрөөс нь хол гоё санагддаг байж магадгүй юм. Тэгэхээр тантай ингээд ерөнхийдөө нийлэх боломж бараг байхгүй гэж бодсноо одоо нэг оролддог ч юм уу тиймэрхүү байж магадгүй. Тэгэхээр та тэр үед мэдээж жоохон ганцаардаж магадгүй эсвэл зүгээр л өөрийгөө мэдэрсэн, өөрийгөө ойлгоцсон, өөртөө тухайлцсан ерөнхийдөө өөрийнхөө амьдралаа өөрөө гоё болгоод амьдраад байдаг гэж магадгүй. За таавар хүзэр маань ерөнхийдөө дандаа айгүй тийм огцом гинтийн амьдрал өөрчилсөн юм одоо нөхцөл байдал үүсгэхэд бол дандаа гарч ирдэг хүзөр. Тэгээд эрэгтэй хүмүүст бол та яг нэг юм хэрвээ тантай нийлжүүл заяа эсвэл тантай ингээд одоо яадын дотносвол өөрийнх нь амьдрал орвонгоор нь эргэх магадлалтай. За бүр ингээд драматизайз хийгээд драматик болгож хэлэх юм бол баг гэр бүл салалт болохоор ч юм уу эсвэл одоо дампууруулах ч юм уу. За ямар нэгэн ингээд амьдрал нь тэр чигтээ орвонгоороо эргэх мэдрэмжийг бас төрүүлдэг гэж магадгүй. Таны ерөнхийдөө энерги таныг бодож байгаа мэдрэмж далд ухамсартай ч ерөнхийдөө энийг мэдэрч иж магадгүй. Тэгэхээр бас нэг тийм хоёр талтай аюултай мэдрэмжийг төрдөг гэсэн үг. Мэдээж эрэгтэй хүмүүс бас аюултай мэдрэмжөнд дуртай. Ягаад гэвэл одоо нэг тийм адреналин мэдрэхийг хүсэж байгаа эрэгтэй хүнд бол та бол үнэхээр амар attractive санагдана. Мэдээж бас зарим хүмүүст хитрхи аюултай санагдаад тантай ойртохоос жохоо айдаг имэдэг гэсэн үг. Тэгээ last hurrah гэдэг дахиад одоо айгүй тийм адлын явдлын нэг юм эрч хүчтэй маш юм одоо fun adventure нэг юм зугаа цэнгэлийн бас энергитэй хүзэр гарч ирсэн байна. Тэгээд яг хөө энэ хүзрээ яалтчгүй ингээд сөрөг тал нь одоо нин угуу хэлэх юм бол юу вэ гэхлээр таныг эрэгтэй хүмүүс зүгээр юм тодорхой хэмжээнд нэг юм хамтдаа зугаацаад тэг ингээд нэг юм төр зуурын зугаа гэж хараад байдаг гэж магадгүй санагдчихэв. Эсвэл одоо өөрөө их нэртэй ч юм өөрөө найз охинтой ч юм уу. Тэгтээ таныг ингээд хараад энтэй нэг юм одоо нэг өдөр ч юм уу нэг шүн ч юм уу зүгээр хамт шоудахад галзуу сайхан зугаатай байх бах та гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү төрлийн бас нэг юм мэдрэмж төрүүлээд байна. Тэгээд яг юм тантай гоё гэрлээ сууй гэр бүл болоод хүүхэд гаргая гэсэн утгатай хүзрүүд ерөнхийдөө нэг гарч ирээгүй байгаад байна л да. Тэгээ илүү ерөнхийдөө нэг юм зүгээр л гоё хамтдаа шоудахад ч юм уу хамтдаа зугаацахад л сайхан эмхтэй байна гэсэн сэтгэлдлийг төрүүлдэг гэж магадгүй. За ихтэй уучлаарай. Жохон муухай сэтгэл төрүүлэхээр юм хилцэн байж магадгүй. Гэхдээ ерөнхийдөө зүгээр яг нэг нуугүй шууд фильтргүй картнуудаасаа санагдсан мэдрэмжээ хуваалцаж байгаа юм шүү. Тэгээд мэдээж таны одоо хэмжээнд таарахаар тантай амьдралынхаа туршид хамтдаа ингээд adventure хөөгөөд гэдэг юм уу таны яг төвшөнд хамтдаа гал эрчимтэй ингээд байхаар эрэгтэй хүмүүс даваа хамт хоёлоо гоё байя хамт хоёлоо гоё шаая те
яг нэг тиймэрхүү хүн бас гарч ирэх боломжтой шүү. Би бол яг тэрийг бас яг харж байна. Та өөрийнхөө түвшний эрэгтэй хүнийг л ерөнхийдөө хүлээж байгаа мэт бас санагдаж байна. За тэгээд Life of the Party дахиад одоо юм 6 цэнгэл шоуны бас үзүр гарч ирлээ. Тэгээд та бол нэрээ хизээ айгүй гоё одоо ирч хүчтэй залуулаг гэж би түрүү хэлсэн шүү дээ. Яг л түрүүчих шигээ тиймэрхүү мэдрэмжийг бас эрэгтэй хүмүүс төрүүлдэг байх нэ. Ер нь ингээд арчаатаач гэж би хэлжсэн хөвшөрсөн ч гэсэн айгүй юм гоё залуугаараа хിവэрээ гоёороо хിവэрээ бусдууд нь ингээд гэр орондоо амраад байж хаад та бол ингээд яахгүй гэдэг үлээ. Нэг ингээд ядраад ахааргүйгээр ингээд өргөжлүүлээд амьдралыг маш зугаатаагаар өнгөрүүлдэг тиймэрхүү мэдрэмжийг төрүүлдэг болвоо. Сүүлчийн үзэр маань бол ерөнхийдөө death үзэр. За death үзэр бол ерөнхийдөө маш гоё үзэр. Миний ер нь бол хувьдаа айгу дуртай үзэр. Тэгээд энэ болохоор дандаа юм муухай бүх юмыг ингээд дуусгаад шатаагаад шинээр төрөх одоо бэлэгдэлтэй үзэр байдаг. Тэгээд та эрэгтэй хүмүүст ерөнхийдөө бас нэг тийм амьдралыг нь оронгоор нөөцлөнгээ биелсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан магадгүй амьдралаасаа ингээд бүр үнэхээр ингээ гаццсан мэдрэмжтэй байгаа эрэгтэй хүнд бол та маш гоё мэдрэмжийг төрүүлээд та өөрийнх нь амьдралыг тэр чигт нь өөрчлөөд тантай нийлсний араас яг шинэ хүн болоод гарч ирэх мэт тийм мэдрэмжийг эрэгтэй хүмүүстээс төрүүлдэг санагдаж байна. Тэгээд энэ бол яг та тэр хүнд бараг нэг юм сахиусан тэнгэр шиг ерөнхийдөө амьдралд нь орж ирнэ л гэсэн үг. Яг тухайн эрэгтэйгийн хэрэггүй байсан одоо өөрчлөгдөх хэрэгтэй байсан хаях хэрэгтэй байсан бүх зүйлийг хаяулаад хүлээд тэгээд та тэр эрэгтэй хүнд шинэ амьдралыг биелүүлэх ерөнхийдөө мэдрэмжийг бас төрүүлдэг. Өөрөө ч тийм бас ерөн чадвартай гэж би бодож байна. Тэгээд нэмэлтээр би яг сүүлчийн Oracle card, хайрын Oracle card гаргаж ирсэн нь болохоор Keep an Open Mind. Тэгээд ерөнхийдөө бол ер нь аль хэдийн ингээд өөр хүнтэй байгаа эрэгтэй хүмүүс танд илүү татагддаг гэж магадгүй. Яагаад гэвэл өөрөө яг өөрийнх нь одоо төрлийн type гэж ботцсон. Тэгээд нийлцэн байжсэн чи тантай уулзсан чинь яг үнэндээ тань шиг хүнтэй нийлмээр байснаа тэр хүн ингээд зүгээр дараа нь гин тухаардаг ч юм уу. Тэг нэг тиймэрхүү нөхцөл байдал үүсдэг байж магадгүй. Тэгээд ерөнхийдөө таныг ингээд хэрвээ та хостой байвал таныг хосоосоо салахыг чинь хүлээдэг. Ер нь ингээд таныг ингээд зүгээр хараал байж яадаг те. Боломж нь гарахаар тантай ойртъё доо. Боломж нь үүсэхээр тантай ингээд уулзъя да гэдэг ч юм уу. Эсвэл тань руу хандъя да гэсэн нэг тиймэрхүү байдлаар жоохон карманда байлгадаг гэж ойлгож болох юм. Гэхдээ бити муухагаар ойлгоогороо ерөнхийдөө таныг ингээд одоо бодолдоо тээж авч явдгаа л гэсэн ерөнхийдөө утгатай хүзэр. За тэгээд анх удаага ийм бичлэг хийж үзлээ. Тэгээд хэрвээ таалагдсан бол таарсан бол сэтгэлийн үлдээгээрээ бичлэг үзсэн баярлаа. Баяртай. Самбат цаануу 3 дугаар зургийг сонгосон хүмүүс маань уучлаа бэлэн боллоо. Тэгээд миний хамгийн дуртай групп бол ер нь 3 дугаар групп байдаг. Тэгээд яагаад ч юм тэгж таарад байдаг. Ер нь 3 дугаар группыг маань илүү бас хүмүүс сонгож сонсдог юм шиг санагддаг. За тэгээд 3 дугаар группийн ерөнхийдөө зургийн сонгосон зургийнхын талаар хамгийн түрүүнд эхлээд ярьж өгье. Ялцчгүй бас одоо өнгөний хувьд ч гэсэн илүү чинэл ягаан алтлаг цэнхэр хөнгөтөө айгүй юм ер нь жоохон бусдаас онцгой содон жоохон өөр төрлийн хүмүүс байна. Тэгээд яг юм diamond сонгоцсон буюу өөртөө юм diamond шиг ерөнхийдөө тодорхой хэмжээнд мэдрэмж авдаг болов. Ягаад гэвэл бусад хүмүүсээс нэлээд онцгой өөр тийм жоохон сонинж гэх юм мэдрэмжийг бас авдаг болол та. Тэгээд дээрэс нь хайр дурлал зоос тэгээд цасны юм зурагтай ерөнхийдөө сансар өгтөргүүд байгаа бас юм зураг байна. Тэгээд нэлээд одоо тийм хар гаригийн мэдрэмжтэй ч хүмүүс байж магадгүй. Бас дээрэс нь зөвхөн одоо ингээд spirituality гэд байлдаггүй. Мөнгө болон хайр гоо үзэсгэлэн урлаг амьдралд чухал шүү дээ гэсэн бас үзэл бодолтой хүмүүс
байгаа гэж бодож байна. За тэгээ хэдүүлээ гаргаж ирсэн үзрийнхаа талаар ярилцъя. Зүүн гар талд болохоор эмэгтэй хүмүүс таныг хараад юу гэж боддоггүй гэсэн үзрүүд байгаа. Баруун гар талд болохоор эрэгтэй хүмүүс таныг хараад юу гэж боддог вэ гэсэн үзэр байгаа. Хэдүүлээ эмэгтэй талаас нь эхэлцгээе. Хамгийн түрүүнд нэгийн тоото youth гэдэг одоо залуу нас гэдэг үзэр гарч ирсэн байна. Тэгээд зурган дээр нь нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд хоорондоо ярилцаж байна. Нэг юм нууцлаг mysterious газар байгаа юм шиг. За ерөнхийдөө эмэгтэй хүмүүс таныг хараад айгүй гоё наснаасаа залуу юм аа. Яаж ийм наснаасаа залуу мэдрэмжийг эсвэл одоо наснаасаа яаж ийм залуу байгаад гэдэм болоо гэдэг ерөнхийдөө сэтгэлдэлтэй байдаг болов уу. Тэгээд энэ мэдээж одоо магтууштай тэгээд жоохон юм шүүмжлэлтэй хоёр айл тал нь байж болно. Зарим нь жоохон юм сүрэг үзэл бодолтой эмэгтэй хүмүүс таныг хараад энэ одоо яагаад насандаа байдаг юм болоо, яагаад хүүхэд шиг ч юм уу эсвэл жоохон хүчиг ч юм уу. За жишээ нь хувцлаад байт юм бол эсвэл жоохон хүчиг одоо амьдралаа тогтворжуулахгүй ингээд зүгээр байт юм бол хийсэд байт юм бол гэдэг бодолтой байж магадгүй. Давуу тал магтууштай тал нь болохоор мэдээж яаж гой сүнсээрээ ийм гой залуухан харагдахтаач залуухан хувцлалтан ч айгүй гой орчин үеийн залуулаг тий. Залуу хүмүүстэй ч гэсэн уучраа айгүй сайн олж чаддаг. Тэгээ нээлттэй үзэл бодолтой айгүй гоё юм орчин үеийн юм а гэдэг ерөнхийдөө сэтгэлдэлтэй байдаг гэж ойлгож байна. Тэгээд энэ одоо эхний үзэр дээр харагдаж байгаа ачлаа ерөнхийдөө та дотоод хүүхдтэйгээ айгүй холбоотой буюу ерөнхийдөө бусад эмэгтэй хүмүүст айгүй тийм сэтгэл зүйн хувьд жоохон эрүүл ерөнхийдөө арай эрүүл дүү мэдрэмжийг төрүүлдэг гэж бол бодож байна. За хэрвээ хүүхдтэй бол хүүхдүүдтэйгээ айгүй сайн харилцаа холбоотой хүүхдүүдээ айгүй сайн авч явж байгаа өсгөж байгаа хүүхдүүдтэйгээ айгүй сайн уулзраа болох юм а гэдэг бас сэтгэл байж магадгүй. За хоёр дахь үзэр маань болохоор sailing гэдэг ийм аялалд гарч байгаа завны одоо нисэж байгаа барыг завны одоо зурагтай айгүй ийм сонирхолтой үзэр гарч ирсэн. Тэгэхээр таныг хүмүүс бас хараад эмэгтэй хүмүүс хараад айгүй гоё амьдралаа адал явдалтай, аялалтай ийм сонирхолтой өнгөрүүлэх юм аа гэдэг ерөнхийдөө сэтгэлдэлтэй байдаг гэж болж байна. За тэгээ ерөнхийдөө бол таныг ингээд хараад тэр одоо хүмүүс ингээд тэр явж байгаа завийг харж байгаачлан таныг магадгүй сошиал медиа дээр хараад ч юм уу эсвэл таны сонин сайхнаас ерөнхийдөө таны амьдралыг айгүй юм харж сонсож үзэх дуртай сонирхолтой яг л юм кино үзэж байгаа юм шиг таны амьдрал ерөнхийдөө айгүй юм адал явдалтай аялал ихтэй заавалчгүй дотгошоо аялах гэхээс илүү ер нь одоо амьдрал нь юм одоо үйл явдал ихтэй сонирхолтой ерөнхийдөө санагддаг. Тэгээ таны амьдралыг хажуунаас харах ч гэсэн ерөнхийдөө айгүй сонирхолтой entertaining кино үзэж байгаа юм шиг айгүй өгөөштэй гэх юм уу да ерөнхийдөө айгүй гой сонирхолтой байдаг гэж ерөнхийдөө харагдаж байна эмэгтэй хүмүүст. Тэгэхээр бас таныг эмэгтэй хүмүүс хараад үлгэр дүүрэлэл авдаг гэж магадгүй. Эсвэл өөртөө яг тань шиг амьдарч чадахгүй байдаг ч гэсэн таны амьдралыг хажуунаас хараад ямар гоё сонирхолтой амьдрт юм бэ? Ингээд ийм юм хийгээ явж гин, тийм юм хийгээ явж гин гэдээ бас харахад сонирхолтой байдаг болов уу? За 3 дахь үзэр мөн үзэр гарч ирсэн. Мөн бол ер нь ямар ч одоо тайрат үзэр миний хамгийн дуртай бас өдрүүдийн нэг. Тэгээд далд ухамсар, зүүн совинтой холбоотой байдаг. За тэгээд таныг бол ерөнхийдөө эмэгтэй хүмүүс хараад айгүй тийм далд ухамсараараа бас айгүй татагддаг, танд дуртай байд юм шиг ерөнхийдөө санагдаж байна. Тэрийг өөрсдөө бас мэдчихэж болно, мэдэхгүй ч гэж болно. За тэгэхээр ерөнхийдөө бол танд ямар гоё сонирхолтой юм бихтэй вэ? Энэ хүний доторх ертөнц. Тийм. Доторх ертөнц ер нь ямар сонирхолтой юм бэ? Энэ хүнийг илүү таньж ойлгож мэдх юмсан гэдэг бас юм сониуч зан эмэгтэй хүмүүст айгүй төрүүлдэг юм шиг санагдаж байна. Тэгээд та бусад хүмүүсээс айгүй юм сонин содон шинэлэг, орчин үеийг адал явдалтай, үйл явдалтай юм сонирхолтой амьдралаар ерөнхийдөө бас амьдарж байгаа тийм энерги цацруулж байгаа болохоор хүмүүс бас тэрийг хараад айгүй тийм танаас санаа авдаг юм уу, инспирэшн авдаг ч юм уу. Ерөнхийдөө айгүй тийм үлгэр дөөрөлөл авдаг, танаас бас юм сургамж авдаг юм шиг санагдаж байна. Тэгээд тэр сургамж нь ингээд одоо ийм байх ёстой, тийм байх ёстой гэд номон дээр бичсэн тиймэрхүү зөв хүн бай энэ төр гэсэн тиймэрхүү талаасаа гэхээсээ илүү харин ч тэрний баг эсрэгээрээ гэх юм уу да. Айгүй тийм гоё гэж бодоогүй зүйлийг та гоё мэт санагдуулж чаддаг Эсвэл таны хувцаслалт чинь ерөнхийдөө ингээд хинч тийм хувцаслаагүй байхад та яг ингээд тэгээ хувцаслан чинь
өөр эмэгтэйчүүд хараад тэрийг хараад бас ингэж хувцаслуул айгүй ингэж сонирхолтой харагддаг юм биш үү? Эсвэл танд айгүй гоё зөгчөндөө танд л одоо яг энэ сонин хачин ер нь хувцлалт нь яг зөгчөндөө гэж бас сэтгэл төрүүлдэг байх. За тэгээд дөрөв дэх үзүр маань болохоор love гэсэн юм хосын зурагтай хайрт дурлал хосын зурагтай үзүр гарч ирсэн. Тэгээд та магадгүй аль хэдийн хостой байх. Тэг ер нь одоо хосын амьдралдаа хайр дурлалын амьдралд айгүй юм азтай, одтой мэдрэмжийг бусад эмэгтэйчүүдэд төрүүлдэг гэж магадгүй. Таны хосын амьдралыг хараад бас энэ хоёр ямар гоё хосууд вэ? Ямар гоё уулзраа вэ? Энэ эмэгтэй ямар гоё хантай юм бэ гэсэн сэтгэлийг бас авдаг байж магадгүй санагдаж байна. Тэгээд энэ дээр бас айгүй юм залуулаг мэдрэмжтэй тэг нэг юм цаанаасаа л үлгэрийн тэгэл хойнонч нэг юм морь байж магаал те. Нэг юм үсэн дээр нь бараг цэцэг ургаал. Тэгэл ерөнхийдөө айгүй тийм дурлалтай, азтай, одтой бүсгүй гэсэн сэтгэлийг төрүүлдэг болов. За заавалчгүй юм одоо бүр нөхөр ханижилтэйгүйгээр ганц бие байсан ч гэсэн ерөнхийдөө хайр дурлалтай, одтой мэдрэмжийг өгдөг юм шиг санагдаж байна эмэгтэй хүмүүст. За тэгээд ийм хоёр таро карт гаргаж ирсэн хамгийн сүүлд нь Eight of Cups буюу Eight of Wands гэдэг ийм хоёр бас хүчтэйд орох ерөнхийдөө хоёр юм хүзэр minor arcana хоёр хүзэр гарч ирсэн. Тэгээд Eight of Cups хүзэр маань болохоор яг энэ тохиолдолд за би яаж орчуулах вэ гэхлээр та эмэгтэй хүмүүст айгүй юм emotionally mature буюу сэтгэл зүй талаасаа сэтгэл зүйн үүднээс айгүй юм хөгжсөн. За сэтгэл зүйн одоо emotional intelligence те сэтгэл зүйн талаас айгүй тийм мэдлэгтэй ерөнхийдөө мэдрэмжийг төрүүлдэг эмэгтэй хүмүүст. Тэгээд тэндээс ч гэсэн бас эмэгтэй хүмүүс суралцдаг болов. За Eight of Wands үзэр маань болохоор ерөнхийдөө та хийсэн юм аа ерөнхийдөө ингээд хийх хүсэж байгаа юм аа хийчдэг мэдрэмжийг төрүүлдэг байх нь дээрэс нь хэлий гэсэн юм аа айгүй шудраг шулуухан оновчтой хэлждэг. Яг тийм сэтгэлийг ерөөхдөө эмэгтэй хүмүүст айгу төрүүлдэг байх нэ. Ер нь их амар дотроо ингээл юм уудлаад байдаггүй те худлаа найстан гаргаад байдаггүй. Тэгээд одоо өөртөө таалагдаагүй зүйлийн талаар шууд нүүрэн дээр нь хүмүүст хэлж чаддаг ч юм уу. Ерөөхдөө тиймэрхүү зан чанартай сэтгэл төрүүлдэг байх нь. Тэгэхээр энэ бол яг дандаа юм мэдээж магтууштай эерэг сэтгэл мэдээж зарим сөрөг хүмүүст зарим одоо сүүдэртэйгээ ажиллаагүй хүмүүст бол эн чинь ингээд жоохон хэцүү санагдаж болно. Ямар сонин одоо ингээд шууд юм бодохгүй хэлчихдээ бэ гэж бодож магадгүй. За эсвэл таны ингээд emotionally mature байгаа сэтгэл зүйн хувьд юм хөгжсөн байгааг чинь бас яг тодорхой хэмжээнд ойлгохгүй сүүдэртэй хүмүүс энэ ямар сонин одоо өөр сэтгэл зүйтэй эсвэл хандлагатай өөр үзэл бодолтой хүн бэ гэж бас шүмжлэлтэйгээр хандаж магадгүй. За хэвтүүлээ эрэгтэй тал руу орцгоё. За эрэгтэй тал маань ер нь бас нэлээд комплекс үзрүүд гарч ирсэн ер нь байна. Хамгийн ихний хоёр хүзэр таныг бол айгүй олон эрэгтэй хүмүүс хардсан юм байна гэдэг сэтгэл ялцчгүй төрүүлж байна. Тэгээд олон эрэгтэй хүмүүс таныг бас хүсэмжилдэг. Таныг одоо яг эхний зураг нь болохоор хоолтой үзэр болохоор таныг нэг амтлаад үзэх юмсан гэдэг тийм одоо хүсэлтэй, сонирхолтой, сонирхдаг юм шиг харагдаж байна. Гэхдээ мэдээж яг бүгдээрээ таныг амталж үзэж чадж байгаа юм уу гэдэг нь бол шал өөр асуудал. Ер нь бол чадахгүй байгаа. Холоос л ерөнхийдөө таныг сонирхоод байж идэг болов. Хоёр дахь зурган дээр бас нэг юм өмчд үзүүлж байгаа юм шалдан эмэгтэй хүний зурагтай дүр зураг байна л да. Тэгэхээр бас таныг айгүй олон эрэгтэй хүмүүс ерөнхийдөө ингээд яг тэр одоо томруулдаг шилээр харж байгаачлан за тэр нь юм байна, энэ нь юм байна гэд айгүй ингээд сонжоод тэгээд ажиглаад сонсоод ер нь ингээд хараад байж идэг гэсэн мэдрэмжийг төрүүлж байна л да. Тэгээд бас сайхан төрсөний өмнө буруугүй гэдэг лөө нэг тиймэрхүү утгатай үг бас орж ирж байна. Таны юм гоё үзэсгэлэнтэй нэлээд хүмүүсийн анхаарлыг татж байгаа чинь бас яг хаяа танд бол айгүй тохгүй байдаг гэж магадгүй. Гэхдээ таны өөрийн чинь ялтчгүй буруу бас биш. Тэгээд таны яг хүсэхгүй байгаа анхаарлыг эрэгтэй хүмүүс танд айгүй өгөөдөг гэж магадгүй санагдаж байна. Яг юм сонирхоогүй хүмүүсээс эрэгтэй хүмүүсийн анхаарал ирээддэг байж магадгүй. Гэхдээ яг энэ тэгэл ялтчгүй та тэр хүмүүст айгүй юм одоо байдаггүй эмэгтэй шиг те
сонин хачин сонирхолтой анхаарлыг татаал байна л да. Гэхдээ ихэвчлэн ерөнхийдөө жоох юм танаас ахмад дуу, жоох ах хүмүүс таныг сонирхдаг гэж магадгүй, эрх мэдэлтэй хүмүүс сонирхдаг гэж магадгүй. За эсвэл зүгээр юм ажлын нөхцөл танилцаж уулзаж учирсан хүмүүс таныг ингээд одоо сонирхох нөхцөл байдал үүсээгүй байхад сонирхоод тань руу ханд илгээгээд идэв гэж магадгүй санагдаж байна. Дараагийн 2 үзэрлэг рүү орцгоё. Strangers exceptionality. За тантай ер нь одоо ийм танихгүй хүмүүс айгу танилцахыг хүсдэг эрэгтэй хүмүүс байдаг болов уу? Ер нь ингээд танилцах боломж гарч ирэнгүүт танилцах гад байдаг ч юм уу тий. Тэгээд таныг айгу таньж мэдэх сонирхолтой байдаг. Таныг ер нь айгу хүмүүс сонирхдаг юм байна. Айгу хүмүүс сониучрахдаг юм байна. Танихыг, танилцахыг, одоо таныг ойлгохыг, энэ яг ямар учиртай эмэгтэй юм бэ? Энэ яг ямар төрлийн эмэгтэй юм бэ гэдгийг чинь айгу мэдхийг хүсдэг. Тэгээд яагаад вэ гэхлээр одоо ийм төрлийн эмэгтэйчүүд ер нь ингээ байлаа гэж бодъё л та. За энийг иймэрхүү төрлийн эмэгтэй байдаг, тиймэрхүү төрлийн эмэгтэй байдаг гэдээ эрэгтэй хүмүүс тэгж боддог гэж бодъё л та. Тэнгүүт нэг юм категорид оруулцдаг гэсэн үг шүү дээ, тий. Тэнгүүт таныг болохоор ямар ч категорид оруулах ерөнхийдөө жоохон хэцүү. Яагаад гэвэл та урд нь учирж ирсэн эсвэл таньдаг эмэгтэйчүүдээс нь ер нь нэлээд жоохон өөр, нэлээд сонин содон хувцаслалт, за тэгээд амьдралыг үзэх үзэл, бодол, хандлага ер нь л одоо ингээд хэв яриа, маяг гэдэг ч юм уу ер нь л одоо таны байдал нэлээд юм одоо үзүүштэй, сонсууштай, сонирхолтой байдаг болохоор ерөнхийдөө эрэгтэй хүмүүс айгүй таныг таньж мэдхийг сонирхдог харагдаж байна. Тэгээд сүүлийн үзэр маань ч гэсэн яг ингээд exceptionality гэдэг айгүй юм одоо сонин содон хүний бусдаас онцгой те яг ямиг харах өнцөг чинь ерөнхийдөө бусдаас маш онцгой. Ягаад гэвэл энэ дээр ингээд доороос одоо дээш бид нар ингээд чиглүүлдэг бол та болыг магадгүй дээрээс нь доошогоо чиглүүлж юмыг олж хардаг. Тэгэхээр ерөнхийдөө бусад эрэгтэй хүмүүс таныг ингээ харахтаа ялчгүй яг түрж хэлсэнчлэн урд нь юусоо уулзж байгаагүй төрлийн яг юм маш одоо сонирхолтой хүн байгаад байдаг. Тэгээд тэрний талаар ерөнхийдөө магадгүй найзуудтай ч юм уу эсвэл одоо өөрөө ч гэсэн маш ингээд гайхаж бодож ойлгох гэж ерөнхийдөө оролддог. Тэгээд ялчгүй маш юм одоо сонин содон баг юм хүүсгүй юм шиг мэдрэмжийг хаяа төрүүлдэг гэж магадгүй зарим хүмүүст. Яагаад гэвэл яг эмэгтэй хүн гэж яг категорилох бас яг хэцүү. Яагаад гэвэл айгүй олон төрлийн магадгүй авиас чадвартай, олон төрлийн одоо юм эрэгтэй хүнд ч байдаг зан чанарууд танд байдаг ч юм уу тий. Тэгэхээр айгүй юм diverse гэдэг шүү дээ. Маш олон төрлийн чадвартай, авиастай ерөөхдөө хүн шиг бас сэтгэлийг эрэгтэй хүмүүс төрүүлдэг байх нэ. Энэ бол мэдээж бас эрэгтэй хүмүүсийг зарим нь айгүй алмаар болно, зарим нь бол мэдээж хитрхи та мундаг, хитрхи айгүй одоо сонирхолтой санагдаад танаас бас жоохон имээдэг гэж магадгүй. За тэгээ сүүлийн 2 хүзэн маань болохоор Hierophant тэгээд Father of Swords ерөнхийдөө King of Wands гэсэн ер нь 2 хүзэр гарч ирсэн. Тэгэхээр та бол бусад эрэгтэй хүмүүст маш их мэдлэгтэй, магадгүй боловсралтай, ер нь айгүй тийм өргөн цар хүрээний юуг л юуг мэддэг. Юуны талаар л бол одоо ярих боломжтой тантай. Магадгүй тантай ярихад баг өөрийнхөө мэдлэгийнхаа дутуудаа ч ичиж болохоор нэг тиймэрхүү маш өндөр мэдлэгтэй дээрэс нь одоо эрх мэдэлтэй гэж бас хэлж болох юм. Айгүй мэдээлэл сайтай юмны талаар мэддэг. Ялангуяа айгүй тийм нарийн нандан эмзэг магадгүй сэдвүүдийн талаар та айгүй одоо мэдээлэлтэй. Ялангуяа одоо юм сүнслэг энергийн сэдвийн талаар ч гэсэн айгүй мэдлэгтэй тийм эмэгтэй хүн шиг санагддаг байх нь. Энэ бол яг зарим ялцчгүй эрэгтэйчүүдэд бол жоохон юм сүртгэхэр мэдрэмжийг бол төрүүлж байгаа танаас жоохон сүрддэг ерөөхдөө байдалтай байж магадгүй. За тэгээд Могото хүзрийн зураг маань болохоор ерөнхийдөө бол айгүй ажлыг айгүй мундаг одоо дуусгадаг, хийждэг гэсэн утгатай ерөнхийдөө хүзртөө ордог. Яг зорьсон зорилготой хүрч чаддаг. Тэ ямар нэгэн project, ямар нэгэн ажил, бизнес эхлүүлсэн бол тэрийг айгүй ард нь гарч чаддаг, амжилтыг нь бүтээж чаддаг. Нэг тиймэрхүү бас яг утгатай хүзэр. Тэгэхээр эрэгтэй хүмүүст та бас яг ажил, карьер одоо үйл хэргийн хувьд ч гэсэн айгүй мундаг сэтгэлдлийг төрүүлдэг юм шиг санагдаж байна. Тэгээд яг эрэгтэй хүмүүст бол нэлээд одоо зөөлөн мэдрэмж талаасаа гэхээсээ илүү айгүй хурц ширүүн
эрх мэдэлтэй тэгээд айгүй юм авьяаслаг чадварлаг мэдрэмжийг ерөнхийдөө төрүүлдэг эмэгтэй байх нь. Тэгэхээр тантай ерөнхийдөө ойртохын тулд өөрөө танаас илүү эсвэл өөрөө ядаж таны төвшөнд байхаар тийм эрхтэй байж л ерөнхийдөө тань руу ойртохоор нэг тиймэрхүү мэдрэмжтэй ойлголцтой байдаг юм шиг санагдаж байна эрэгтэй хүмүүс. За тэгээд анх удаага яг ийм төрлийн имчилгээ гэж үзлээ. Хэрвээ та бүхэнд таарч төгсч таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээрээ тэгээд дараа дахиад бас яг хэрвээ таалагдсан бол иймэрхүү төрлийн имчилгээ дахиад хийнэ. Тэгээд сонссонд баярлалаа. Баяртай.